Тэгэхээр юм байна л да. Би ч бас эдгээр тэгээд үзэх үедэр ч айгүй олон жил бэлдсэн. Хүнд оромжилж хүмжилж нулимсаар угаад ингээ хэлмгийн дадамгаа болсон. Тэгтээ яг хоо би эднийг дөөрөх гэж оролдсон. Байж болно шүү дээ. Би нэг юм гайхаад байдаа. Ингээд Монголд ирээд ингээд бодоод ахаар манай улс төрийн удирдагч улс төр маань дандаа галтгоноос хэлдэг байхгүй. Сүх, данх, бетон, шанаг, гамбан, бодоо гэдэг юм. Тэгээ Америкуудыг харахаар Америкууд дандаа Challenger, Caterpillar гэдэг юм ингээд дандаа сансрын нэрэд гэдэг ерөнхийлөгчдийнх нэр өснөр. Тэгээд энэс болоод бид нэр хөгжилж явах ялгаатай байгаа юм болов гэж боддог. Яг тэгэхээр бид дандаа данх шанагаар хэлчихэж байгаа юм чинь. За дараагийн асуудал яг би улс төрийн ажил зүйндээ хийдэг нийгэм маань өөрчлөгдөж байгаа зөвөртэй ч гэсэн явж байгаа. Загалдад та нар маань сая орон нутгийн сонгуулиар бүгдээр 4 хоног хөдөө гадаа дайд битл ууж идцгээсэн баг. Сонгуулаа яах юм гэсэн чинь манай эмээ өгчнөө манай өвөө гэн гэсэнгээд ингээ бүгдээр гараа явуулсан эмээ өвөө хоёр ардын намдаа санал өгсөн. Тэгсэн мэт болсон юм дээ. За залуучууд сонгуулаа өгөө. За дараагийн асуудал би нэг найз нөхдөдтэйгээ ярьдаг байхгүй юм. Энэ яг манад ер нь амьдрал өөрчлөгдөв. Надад ээжээс төрөөл би нэг жоохон ухаан сугаал ингээсэн ээж гурилэлдээд яг ч гэсэн борцог харнаа л гэж. Ингээ хоёр зураас зураад их. Тэгээд ээжээ ягаад хоёр зураастай байх ёстой байхгүй надад ч юм. Тэрнээс 30 жил өнгөрчлөө шүү дээ. Ягаад 3 зураастай байж болохгүй байгаа? Би энэ асуудлыг бас одоо ойлгохгүй байгаа. Ягаад 300 зураастай байж болохгүй бэ? Бас нэг би янз бүрийн юмд мордгоо шүү дээ. Эдгээр чинь надыг гуйсан болохоос би эднэрийг ч гуйсан юм биш. Тэгээд тэр ам дөрөн шүттэй нөхөр гугаа өдөр шингүү гуугаад байсан арай хаддаг болж ингээ шүт намда багтах үлдсэн билээ. Зарим нь болохоор шүт дутаад янз бүрийн юмар бүглээд байдаг. Тэгээд юу яаж юм та? Яс зүгээр үү? Зүгээр. Угаадах чинь үү? Би нэг янз бүрийн олон нийтийн ажилд оролцдгийн санаануудын залуучуудад бас сэдв хэлээд өгчихсэн ядад нусаа ажтайхан авдаг, жордлонд ажтайхан олоод бийцчдэг, гараа угаачдаг болоосоо гэж бодоод. Тэгээ нэг залуу ирлээ надаа ахаа хоёлаа телевизийн нэвтрүүлэг хий та орно гэдэг. Ийм сахалтай. Тэгээд ийм мантур шиг ийм хөөцөн. Гэвч над боовныхаа үсийг ирүүн дээр наачхад Ёо айц. ямар муухай наач муухай үнэртэй байна. Тэгээд чирэн цагаас сараар аав ээжтэйгээ яаж золгох гэж байгаа юм чи? Аав чинь чамтай золгох юм уу чи аавтайгаа золгох гэдэг юм. Ер нь Монгол хүн цагт тавьчихар нэг алмас чөтгөрлөг юм шиг үлээ л дээ. Бид нар ч жоохон царай муутай юм шиг үлээ шүү дээ. Жонгорнуудтай жижигхэн тэгээд нөгөө залуу маань миний үгэнд ороод сахлаа авцсан бас жин хассан. Яасан бэгээр жагааха би нууцаа хэлий. Би дандаа мантун бууз иддэг байхгүй гэдэг. Баярлалаа миний жагааха. Юу? Хэн баярлалаа? Би уучлаарай жагаа. Тэгвэл сууч баярлж байгаа. Танаас би асуулт байгаа юм ба. За тэгвэл асууж та. Тий. За та ч одоо ингээд 4 жил болгон одоо ингээд дэвшилж тийм ээ азаа үздэгэ тэгээд миний ах одоо ягаад гарахгүй байна нараа хүртэл бас гарчаад байдаг те энд та бас бидэрт буруу байна уу өвөө эмээнэрт буруу байна уу та энд нэг хариулаач. Гэхдээ яг сонгуульд би их дуртай. Сонгуульгүй байж чадахгүй байхгүй олон жил хийсэн одоо тэрэнд чинь дассан хүн ч гэсэн нэг замаар яваад байвал тэр замаараа л явдаг болчтой шүү дээ.
За тэгээ сонгуульд хэрвээ би гарсан бол их хурлд орчихсон та нарыг бүр гөлөөг битгий муур зурамж гэж бодохгүй тэнд сууж байгаа. Яа! Баярлаа. Би ингээд танаас навчгаан асуугаа явчих. Тэгээд бас тань руу ойртож чадахгүйг нь хажуугаас нь асуугаар гэсэн. Зүгээр жоохон зайтай мангасч магадгүй. Яа, мангас танд мангастуулах бол нэрээ бас далаа багшийн мотроос адис авсантай адилхан шүү бас. Миний Ер нь аз авшин шүү дээ тэр. тий. Би таныг харилдаг шиг бид нар таныг харилахгүй шүү. Байж тий. За баярлалаа. Жагааха. Сайн нөгөө Трамп ерөнхийлөгч боллоо. Тэгээд таныг бас бид нар хүлээгээд байна. Та хизээ ерөнхийлөгч болох бай. Тэгээд энэ. Ер нь бол мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг нь шүү дээ. Яг үнэ хэлэхэд бол. Тэгтээ эрийг бас далаагүй янд гэдгийг ямар ч байсан би ч бас тэнийг амтан биш та нарыг энд олуулаа байгаа учраас ирж штэ нөгөөдөг чинь бас сонгоод бодож байгаа хэрэг. Тэр мөчөөс хадгай сандаш. Ямар гоё нэ. Монголын залуучууд бас архинд жоохон живээд байна л да бас манай клубт бас ганц нэг бас архи уудаг хүмүүс байгаа. Нэрийг хэлээд яг хөө Бэги гэдэг. Тэгээд энэ архитектыг яаж ерөн зогсоох вэ те? Залуучууд бид нар архинаас яаж гарах вэ? Жимсгүй гүзэлтгэн баахан сойж авч тавьсан. Өөрөөр бүгдийн одоо бэлдэж байна. Баг наснаас нэглээд ингээд дамжаанд оруулаад. Тийм учраас би бодохдоо ер нь мөн хэдүүлээ шашнаас олчвол ер нь архинаас гарах юм билээ. Мусульман шашинд орчих. Араб Эмират, Дубай, Кувейт арх уухгүй болоод байна. Улам баяжаад, улам мөнгөс царай ороод. Тийм учраас шашнаас энэ гандаг хитэн дамнар ч бас нэмэргүй ш бас суудачнаа. Тэгээ нөгөө дууч ингээд чи баруун зүгээс ирсэн үү зүүн зүгээс ирсэн үү гэдэг. Сайн өдөр байна гэртээ тэр муу өдөр маргааш нь чи яаж ч магадгүй, үгч магадгүй, жаргач магадгүй. Хөгжрөл утаан дээр таныг сонсъё. Би ингэж бодож байна энэ утааны асуудал энэ замын бүглөө тийм ч хэцүү асуудал биш дээ. Яг үнэ хэлэхэд нэг өдрийн дотор шийдэж болно. Нэг өдрийн дотор. Яаж вэ? Хэцүүгээ. Сонсъё. Бүх хүүхдийн мөнгө, бүх халамж, тэтгэмжийг 18 мэгдал өгье. Улаанбаатар бөхөө болчих. Вау! Энэ асуудал шийдэгдээ дуусчих дахиж хэрэглэх хэрэггүй болно. За баярлалаа жагааха. Ингээ хамгийн төгсгөлтөн тийм ээ та энэ сайхан залуучуудаа цаг урам зориг харилсан нэг өөрийнхөө үгийг хэлж тийм ээ. Таныг үнэхээр хүндэлж бахархаж байна. Танд баярлалаа хүрэлцэн ирсэн. Бүгд жагаахтай алга шилцээ. Ер нь өөрсдөө битгий олж байгаа. Та нар айгүй мундаг чадна. Ганцхан юм байна. Бусдыг үргэлж хүндэлж харилж байна. Бусдыг та чадна. Энийг хэлсэн. Тэгээд хүндэрэнд наачрал өгсөн. Амжилт хүсье бас. Баярлалаа жагаахтай баярлалаа.